Монгол улсын газрын засгийн бүтээгдэхүүний хангамжийн талаар товчхон мэдээлэл өгье. За ер нь бол их нэлээдгүй одоо хугацаанд энэ асуудлыг бол ярилцлаа. Тэгээ та хүмүүс мэдээлэлд их ойрхон байгаа. Ер нь бол Оросын холбооны улс өөрөө дайны нөхцөл байдалтай. Олон одоо үйлдвэрүүд нь бас дорооны товтлогоонд орсон. Тодорхой хэмжээний доголдсон нөхцөл байдал байгаа. Бусад улсуудад одоо бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бол өөрсдөө одоо Беларусь улсаас хүртэл бүтээгдэхүүн авах ийм хүртэл нөхцөл байдалтай ингээд ажиллаж байна. Гисэн хэдий ч гэсэн Монгол Улсын засгийн газар одоо харилцаа холбоог сайжруулж удаадараагийн уулзалтуудыг хийсний үр дүнд бол импорт тогтвортой одоо хэрэгжих ийм нөхцөл байдлууд үүсээд байна. За энэ одоо саяын үүссэн нөхцөл байдал юунаас шалтгаалсан бэ гэдгийг саяын одоо Оросын холбооны улсын өөрийнх нь хангамжийн асуудал тодорхой хэмжээнд доголдсон. За мөн одоо ангарскийн нефть боловсруулах үйлдвэр жил болгон бас тодорхой хугацаанд засварт ордог. Энэ нь бол за мөн одоо улирлын шилжилттэй холбогдлолтой ялангуяа дизель түлшин дээр зуны түлшээ одоо үлийн дизель түлш рүү шилжүүлэхтэй холбогдлолтойгоор саваас сулж иж одоо бүтээгдэхүүнээ татдаг ийм одоо нөхцөл байдал байдаг. Тэгэхээр энэ гурван үндсэн шалтгааны улмаас тодорхой хэмжээний одоо тасалдал үүслээ гэдэг ийм одоо зүйлүүдийг бол одоо та бүхэн ярьж байгаа. Гисэн хэдий ч одоо бол байдал сайжирна. Яагаад одоо сайжрах нөхцөл байдал байна гэхээр бид бүхэн одоо импортлагч компаниуд, аж үйлдвэр эзэмшлийн яамны төлөөлөл Оросын холбооны улсын одоо Роснефть компани болон холбогдох компаниудтай уулзаж өмнө явж ирсэн энэ $705 авдаг гэрээ хилцлээ үргэлжлүүлж явуулна гэдгээр тохирсон. Тэгэхээр бол нэгдүгээрт үнийн хувьд бол А92 автобензиний хувьд бол тогтвортой байх нөхцөлийг үүсгэсэн гэсэн үг. Хоёрдугаарт нь ангарскийн нефть боловсруулах үйлдвэр бол энэ 15-аар одоо үйл ажиллагаа нь бол жигдэрсэн. Одоо тодорхой хэмжээний тохируулгын одоо ажлууд хийгдэж байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол одоо автобензиний хувьд нийтдээ 60-аас одоо 70 мянган тонн одоо бүтээгдэхүүн бол ердийн хэрэглээгээр хэрэгэлдэг. За үүний бид бүхний одоо захиалга бол зөвхөн одоо Оросын холбооны улсаас бол 59 мянган тонныг бол захиалсан байсан. За үүний нэг 30 орчим мянган тонн одоо орж иж бид бүхэн хэрэгжилчихэд байна. Гэтэл одоо энэ сар дуусах хэдхэн хоногийн хугацаанд бид бүхэн бол энэ ачилтыг нэмэгдүүлж нөөцийг өсгөхээр бол бодлогын ажлууд хийгээд одоо Оросын холбооны улсаас бол Роснефть компани ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ингээд ачигдаад явж байна. Тэгэхээр бол өдөр 60 одоо вагон зөвхөн автобензин дээр 60 вагон одоо автобензинийг бол нааш нь татах. Одоо юу гэсэн үг вэ гэхээр 7 хоногийн хугацаанд дахиад одоо 20 хэдэн мянган тонн бүтээгдэхүүнээ энэ сарда одоо шахаж авна гэдэг ийм зүйл. Тэгэхээр энэ одоо байдал бол удахгүй одоо тогтворж байна. Ер нь бол энэ олон улсын болон энэ хэлцэлгээ улсын бид бүхэн 95% хангаж байгаа энэ улсын нөхцөл байдал ийм байгаа гэдгийг бид бүхэн бол ойлгох хэрэгтэй. Ажлаа хий гэдэг ийм зайлшгүй шаардлагууд байна. Энийг бол одоо хийж хэрэгжүүлж өдөр шөнөгөө зөвхөн одоо аж үйлдвэр эзэмшлийн яам биш Монгол Улсын засгийн газар за тэр дундаа одоо энэ хилцэлийг сайжруулах тал дээр одоо ерөнхий сайд өөрөө одоо биечлэн анхаарал ингээд явж байгаа. За гайлын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, за ингээд одоо холбогдох бүх хэл байгууллагууд, 3 дахь хөндлөнгийн хяналтын байгууллагууд, нийслэлийн одоо замын тээвэр холбооны одоо газрууд гэдэг бүгд энэ татан авалтыг яаж сайжруулах юм, нийслэлийн иргэдийнхээ аюулгүй найдвартай байдлыг хангаж тээвэрлэлтэд яаж нэмэгдүүлэх үү гэдэг энэ одоо цогц арга хэмжээнүүд авж байна. За өнөөдрийн хувьд гэхэд одоо 19 вагон автоцистерн одоо 92 бид бүхэн одоо нэг тулгарсан нөхцөл байдалтай холбогдлоо дизель түвшний хувьд доктортой байгаа учраас 92-ыг онцолж яриад байна. 10 одоо 5 цагт толгой төртөнд жишээлбэл 19 вагон цистерн орж ирнэ. Та бүхэн одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас одоо үнэн зөв худал мэдэгдэхгүй мэдээлэл яваад байгаа учраас хэвлэлийнхнийг бас уриалж байна. Очид тэр орж иж байгаа вагон цистерны одоо толгойг нь одоо үзэж хэмжээтэй танилцаж бас иргэдэд нээлттэй мэдээллийг өгөөч гэж. За үргэлжлүүлээд 15 цагт ингээд 20 цагт гэдэг өнөөдрийн хувьд гэхэд 63 ширхэг одоо вагон цистернээр автобензин орж ирнэ. За энэ юу гэсэн үг юм гэхээр жишээлбэл одоо 60 тонноор дундажлаа тооцох юм бол 3700 тий үндсэндээ 4000 тонн бүтээгдэхүүн гэсэн үг. За ердийн хэрэглээнд Улаанбаатар хот маань нэг 1200 тонн 92 өдөртөө хэрэгэлдэг, хоногтой хэрэгэлдэг. Гэтэл одоо бол нэг 2000 тонн орчмыг хэрэглээд байна. Гэхдээ өнөөдрийн зөвхөн татан авалтаар бол одоо 3 хоногийн хэрэглээ тийм үү? 2-3 хоногийн одоо хэрэглээг ингээд татчихна гэсэн үг. Гэхдээ энэ нь бол нэг удаагийн асуудал биш. Одоо ингээд эх 7 хоногуд дээр улам бүр одоо сайжрах нөхцөл байдал байна. Тэгээд одоо маргааш ихэд одоо 66 вагон одоо ачилтанд одоо бэлэн болоод даашилж байна гэдэг ийм мэдээллийг дөнгөж сая Улаанбаатар төмөр замын тээврийн одоо албаныхан дарга нь ийм мэдээлэл өглөө. Тэгэхээр маргаашнаас эхлээд юу нэг хэвийн болмоор гэж ойлгох. За яг энэ тоон мэдээллээр бол хэвийн болох хэвээр. Гэхдээ ер нь бол ингээ иргэдэд одоо яамны удирдлагаас болон одоо холбогдох хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд одоо тайван бай гэдэг ийм нөхцөл байдал. Монголчууд бид бүхэн ууж ухаантай гэж одоо өөрсдөө омогшиж явдаг ийм хүмүүс.
Тэгээ нөхцөл байдал ингээд хоёр талаасаа тодорхой хэмжээний хангалт буурсан, үйлдвэр ашиглалтанд орох одоо нөхцөл байдал хойшилсан ийм одоо үед дээр манайхан бас нөгөө тэгэхээр юу байж болох вэ гэхээр нэгдүгээрт нь үн нэмэгдэхгүй. Хоёрдугаарт нь хангалт сайжирна. Тийм учраас одоо 50 байдалтай байж энэ асуудал дээр бас уужуу хандах нь одоо бидэхнээс бас шалтгааллах зүйлээ. Тэгэхээр төр засгийн холбогдох одоо байгууллагууд бол ажиллаа одоо улам бүр сайжруулахын төлөө явж байна. Төрөний хэлсэн Орос улсын холбооны улсад энэ $705 одоо үргэлжлүүлж авна гэдэг хэлцэл хийгээд амжилттай болсон гэдэг бол сайн зүйл. Ахаад бүгд найрамд хятад ард улсаас одоо бүтээгдэхүүнийхээ импортыг нэмэгдүүлэе гэдэг байдалтайгаар импортлагч компаниуд болон одоо аж үйлдвэрийн эрсдэлгийн яамны төлөөллүүд өнөөдөр ажиллаж байна. Энэ бол одоо нэмэгдүүлэхэд одоо асуудал байхгүй. Тоо хэмжээ нэмэгдээд ингээд импорт улам бүр сайжраад явна гэдэг ийм зүйлүүд байгаа. Бүгд найрамд хятад ард улсаас бол евро 5 одоо стандартын одоо автобензинийг одоо авахар ярьж байгаа. Энэ бол тодорхой хэмжээний үн өндөр байдаг. Гэхдээ энэ бол хангалтанд бол сайнаар нөлөөлнө. Үндсэн одоо том хангалт маань Орос улбооны улсаас түрүүний хэлсэн үнээрээ нийлүүлэгдэх учраас одоо үн үнс доктортой байна гэдгийг хэлье. За баярлалаа. За энэ дээр бол нэг ийм зүйл байгаа. За ингээд нөхцөл байдлыг бид бүхэн бол одоо аль болохоор хүртээмжтэй байх юм бодлогын ажлууд хийж хэрэгжүүлнэ шүү дээ. Энэ бол тодорхой зүйл. Тэр 50,000-аар одоо хязгаар тогтоож байгаа зүйл нь одоо ялангуяа бусдад одоо хүртээмжтэй байх гэдэг ийм зүйл. Нэг ийм зүйлийг бас та бүхэнд бас хэлчмээр санагдаад байна. За ер нь бол одоо та бүхэн бэлнээр өнөө картаар өнөө төлбөрийн систем ашиглаад хушуун дээр одоо хуваарлтуудыг хийгээд ингээд ичтээсийн ажилчид ажиллахад жишээлбэл та бүхэн банка дүүргээд юм уу гарахаар хэдэн минут зарцуулдаг. Жишээлбэл нэг одоо 4-5 минут зарцуулдаг. Тооцоо моцоогоо хийгээд дуусна. Тэгээд ингээд тооцохоор одоо хэдэн машин нэг цагийн хугацаанд одоо хэдэн машинд үйлчлэх боломж байна. Тэгэхээр чинь ингээд 100-200-аар очиод ойрчлохоор хүссэн хүсээгүй энэ тараалт хэвэн хийгдсэн ч гэсэн та бүтэн 1 цаг 2 цаг ойрчлохын шаардлагыг үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр аж үйлдвэр эрсдэлгийн яам болон ашигт малтмал газрын засны газраас багуудад хуваагдаад одоо ингээд ажил хийж байна. Төрийн захиргааны одоо албан хаагчдад хийх ажил зөндөө байна. Гэтэл одоо энэ аж ахуйн одоо үйл ажиллагааг бас дэмжин туслаж энэ харилцаа холбоог сайжруулах хүрээнд ажиллаж байна. Захын колонкууд дээр бол одоо хангалттай нөөцтэй тэн дээр ингээд очиж оочрлж байгаа юм одоо харьцангуй бага. Тэгээд төвийн колонкууд дээр одоо хэдэн зуугаараа очилждаг. Тэнд хошуун дээр хэдий өгж байгаа ч гэсэн та очилж таарах ийм нөхцөл байдлыг үүсгээд байна гэдгийг та бүхэн бас ойлгож одоо ойлгох боломжтой бол тэр захын одоо колонкууд дээр очиж ингээд түгээлтийг хийх. Бид бүхэн ч гэсэн одоо энд бол очир дараал багтаа байна гэдэг ийм зүйлүүдийг хийх. Ийм шаардлага байна. За колонкийн одоо өөр нь жишээлбэл одоо юу гэдэг нэг 100 одоо тооны одоо савта колонк байлаа гэж ингэж үзье. Өдрийн цагаар нөгөө нэг аюулгүй найдвартай байдлыг хангаад нөөцийн савуудаа дүүрэх юм боломжгүй байдаг. Гэтэл нөгөө тасралтгүй ойчилсан гормоор авчгаар чинь нөгөө сав өөрөө хоосрно шүү дээ. Тэгээд сав хоосрохоор дахиад одоо трийгээ цэнэглэх нөгөө өдрийн цагаар цэнэглүүлдэггүй ийм нөхцөл байдал байдаг учраас ингээд тасалтал үүсгэдэг нэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энийг бол бид бүхэн талдаа үнэхээр одоо сая бол хэлсэн энэ 3 шалтгааны улмаас тодорхой хэмжээний одоо нөөц багассан нөхцөл байдал байгаа. Энийг бид бүхэн хамтдаа энэ чинь цаан чинь одоо дайн болж штэ тий. Тэгэхээр энэ нөхцөл байдал байгаа учраас бид нар харьцангуй энэн дээр ингээд ажлууд сайжраад ингээд явж байгаа учраас хүлээцтэй байгаад талдаа бас юмнуудаа ойлгоод ингээд явхад бид бүхэн тийм хүндрэлтэй нөхцөл байдал руу бол орохгүй, үн нэмэгдэхгүй. Ийм тодорхой нөхцөл байгаа учраас та бүхэн маань бас тайван одоо бид бүхний ажлыг бас ойлгоорой гэж хэлье. Баярлалаа. Улсаас бүрэн газраас одоо шатхуун болчихж төгөө 21 компани таргуул намт болсон байлээ. Энэ яг ямар үндслээрээс үнэхээр мөн хаш одоо өгсөн хувь биш нэмсэн асуудал байгаа юм. За энэ бол одоо өмнөх засгийн газрын үед тодорхой хэмжээнд шатхууны импортлагч компаниуд үнэ нэмсэн гэдэг ийм асуудал үүсээд тэгээд энэ дээр бол энэ монополийн эсрэг газар ажиллаад өгсөн үйлдэлж үнэ нэмсэн байна гэдэг ийм одоо акт тогтоогоод явж байгаа ийм асуудал байгаа. Тэгээд энийг бол одоо прокурорын байгууллага, шүүхийн байгууллага одоо эцэслэн тогтоох, үнэн зөвийн тогтоох ийм одоо зайлшгүй шаардлагууд байгаа. Импортлагч компаниуд болон холбогдох газрууд бол мэдээлэл өгөөд явж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг зүйл нь бол одоо энэ бид хүн цаашдаа бол энэ цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх. Бид бүхэн Монгол улсын одоо хувьд бол энэ газрын засаг боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах гээд 2028 оны эхний улиралд ашиглалтанд оруулна гэдээ ингээд явж байна. Энэ бол бид бүхний одоо их сайн мэдээ стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөө хангаж 70% одоо энэ боловсруулах үйлдвэрээс хангах боломж үүснэ. Тэгэхээр одоо энэ техник технологийн шинжилэлтэд зэрэгцүүлээд Монгол улсын хүлэмжийн хийг бууруулах, агаар орчны бохирдлоо бууруулахтай зэрэгцүүлээд энэ хэрэглээг бол тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхгүй байхад бол анхаарах хэрэгтэй. Энэ бол зөвхөн одоо импортын асуудал биш, түрүүний хэлсэн энэ давхар үр
төлөөнүүд байдаг. Тэгээ гадагшаа одоо валют урсдаг хүртэл нөхцөл байдлууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид бүхэн бол ажил дээр Израилийн яамны зүгээс энэ дараагийн том бодлогууд дээр чиглэсэн энэ захиргаан автомашин болон хийн одоо автомашинуудыг онцгой албан татврын асуудал болон бусад төлөвлөлтийг хүртэл одоо судлаад яриад явж байна. За боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орчин хэрэглээ маань тэгж дагж нэмэгдэхгүй байх ийм нөхцөл байдлууд бий болох юм бол Монгол улс үндэсний аюулгүй байдлыг одоо сахин хамгаалахын стратегийн бүтээгдэхүүний асуудал шийдэгдээ явна гэж ингэж найдаж байгаа. Бид бүхэн агуул судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, нөөцөө өсгөх хэрэгтэй. Ийм бодлогын ажлууд бид бүхний өмнө явж байна. Хятад улсаас бид нар евро тавыг авах гэж байгаа. Энд дээр бас одоо 14 хүн ингээд авдаг. Тэгэхээр энэ бодлогын хэмжээнд үнэтэй болохоор татаас өмнө ийм зүйлийг хийж байгаа. Хэдийн хэмжээний татаасыг энд ярьж байгаа. За ер нь бол цаашид Монгол улс одоо хөгжлөө дагаад энэ Евро 5 стандартын автомобилийн дизель түвшийг хэрэгэлдэг ийм болоход зайлшгүй шаардлага байгаа. Бид бүхний хувьд бол Оросын холбооны улсаас ч гэсэн Евро 5 одоо стандартын автомобилийн бол дизель түвшийг авдаг. Гэсэн хэдий ч гэсэн нэг хэрэглээ харьцангуй өндөр үнэтэй учраас одоо хэрэглээ тийм их биш байдаг. Тэгэхээр Бүгд найрамд Хятад улсаас орж ирж байгаа бүтээгдэхүүнээр бол одоогийн байдлаар нэг 7.5 тэрбум төгрөгийн одоо зөрүү үүсэх юм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр хангалтын одоо нөхцөл байдлаас хамаарат одоо хэрэгжүүлэх шаардлага байгаа. Тэр дээр тэг үн нэмэгдэхгүй.